сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, баяр наадмын өдрүүдэд галын байгууллага болон Монгол улсын томоохон хөлийн бомбууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна. За, Монгол улс нийтдээ 39 бомбтой, эдгээрийн 16 нь Оросын албаны ус, 17 нь бүгд найрамдагчдад тарт устай хилэлдэг бол үлдсэн 6 нь агаарын хөлийн бомбууд эзэлдэг. За, эдгээр бомбуудын 27 нь байнгын ажиллагаатай байдаг бөгөөд замын үүд, сэлэнг, ирээн зав төмөр замын 3 бомбд байнгын 24 цагийн хуваараар ажилладаг. За, 7 дугаар сард замын үүд, сэлэнг, ирээн зав бомбуудын төмөр зам олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах бол үлдсэн авто замын бомбууд баярын өдрүүдэд түр хаах төлөвтэй байна. Гал ерөнхий газрын шуурхай хяналтын төвөөс та бүхэн шууд амжуулалтыг хүргэж байна. За, иргэд зорчигчдын урсгал хамгийн их байдаг манай улсын томоохон хөлийн бомбууд болох Алтан булаг, замын үүд, мөн гал ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн цахим төвтэй холбогдож баяр наадмын өдрүүдэд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар мэдээлэл авцгаая. За, замын үүд дэх галын газрын галын улсын байцаагч Эренчин Мэдэгтэй холбогдож байна. За, баяр наадмын мэнд хүргэе. Улаанбаатараас холбогдож байна, сонсогдож байна уу? Сонсогдож байна. Баяр наадмын мэндийг хүргэе. За, баяр наадмын өдрүүдэд замын үүд дэх галын газар ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэл өдрүүдийн тухай хуульд зааснаар үндэснийх баяр наадмыг жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг. За, төрийн захиргааны байгууллага болон хувийн хвшлийн байгууллагууд тухайн өдрүүдэд баяр наадмын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. За, харин замын үүд бомбд нь Монгол хятадны хөлийн бомбд тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу замын бомбд нь 7 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд түр хугацаагаар хаадаг. Харин төмөр замын бомбд нь уг зохицуулалтад хамаарахгүйгээр төмөр замын үйл ажиллагааны хуваарийн дагуу ажилладаг. За, тийм ч учраас замын үүд дэх галын газрын хамт олон бид наадмын эдгээр өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ албан үүргээ гүйцэтгэж байна. За, тэгэхээр баяр наадмын өдрүүдэд галт тэргээр үйлчилж байгаа иргэд зорчигчдын ачаалал хэр байна? Төмөр замын бомбд нь зорчигч тээвэр болон ачаа тээвэр гэсэн хэсэг дээр манай галын байгууллагаас хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. За, зорчигч тээврийн тухайд гэх юм бол Улаанбаатараас Ирээн Улаанбаатар, за Улаанбаатар Хөх хот Улаанбаатар, за Улаанбаатар Бээжин Улаанбаатар гэсэн чиглэлд 7 хоногийн 6 өдөр галт тэрэг аялж байна. За, үүн дээр нэмж хэлэхэд COVID-19 цар тахалтай холбоотойгоор сүүлийн 5 жил зогссон байсан Улаанбаатар Бээжин Улаанбаатар гэсэн чиглэлийн галт тэрэг 2025 оны 6 сарын 3-ны өдрөөс эхлэн аялж эхэлсэн байгаа. За, ачаа тээврийн тухайд гэх юм бол импорт, экспорт, дамжин өнгөрүүлэх гэсэн 3 чиглэлд 1 хоногт 60 орчим хоосон болон ачаатай вагон аялж байна. За, үүн дээр манай галын байгууллагаас мөн хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. За, баярлалаа. Үргэлжлүүлэн Сэлэнг аймаг дэх галын газрын зөрчилдөд тэмцэх албаны дарга баясгалантай холбогдож мэдээлэл авцгаая. За, баяр наадмын мэнд хүргэе. Сэлэнг аймаг дэх галын газар баярын өдрүүдэд ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна? Та энэ талаар мэдээлэл өгөөч. За, Сэлэнг аймгийн галын газар нь жилийн бүх өдрүүдэд баяр наадам болон бусад тэмдэглэл үйл явдлын өдрүүдэд хамаагүй тасралтгүй зохистой үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. За, одоогийн байдлаар Алтан булаг бомбд хөлийн тавтын пост маань олон улсын суудлын галт тэрэг ачаа тээврийн хэсгүүд маань бүрэн бүрэлдэхүүнээр ажил үргээ гүйцэтгэн ажил хэвийн явагдаж байна. За, баярлалаа. За, мөн гал ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн цахим төв мөн баяр наадмын өдрүүдэд тасралтгүй ажиллаж байгаа. Бүрдүүлэлтийн цахим төвийн галын улсын байцаагч Халиунтай холбогдож мэдээлэл авцгаая. За, бүрдүүлэлтийн цахим төв нь баяр наадмын өдрүүдээр 9-18 цагийн хооронд хэвийн гармаар ажиллаж байгаа. За, тэгээд та яаралтай баяр наадмын үеэр яаралтай бараа мэдүүлэх бол галцгийн минь рүү ороод өөрөө мэдүүлэх хэсэг рүү ороод галд бараагаа мэдүүлэх бүрэн боломжтой байгаа шүү. За, иргэд үйлчлүүлэгчид маань одоо баяр наадмын өдрүүдэд мэдээлэл авах бол ямар дугаартай холбогдож мэдээлэл авах боломжтой вэ? Галын бүрдүүлэлтийн бичиг баримтын талаарх мэдээлэл авахыг хүсвэл 1812 гэлөө залган нэг холбоосоор холбогдсон бүрдүүлэлтийн цахим төвөөс мэдээлэл авлагаагаа авах боломжтой. Иргэд зорчигчид та бүхэн баяр наадмын өдрүүдэд галын байгууллагатай холбоотой мэдээллийг дор гарч байгаа хаягуудаас авах боломжтой. Та бүхэнд ардын хувьсгалын 104 жилийн баярын мэндийг хүргэе. Сайхан надаарай.